Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр төвчөлтөр буюу энэ сарын 4-ний өдрийн 23 цагийн орчинд манай эхнэр нас олсон байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад хүргэжээ. Дуудлагын дагуу шалгалт явуулахад 30 настай эмэгтэй эмээ нь 3 болон 4 настай охины хамт хөрштөө хутгалуулж улмаар 4 настай охин ээжийнхээ хамт нас олсон харамсалтай гарчээ. За энэ хэрэгт тусгаалan цагдаагийн байгууллагаас ажил хэсэг байгуулж 48 настай эрэгтэй Бэкс сэжигтнэр шалгаж хэлсэн байна. Урьдчилсан байдлаар тухайн ихэд сэтгцийн өөрчлөлттэй байсан байж болцсошгүй гэх мэдээлэл байна. Мишээ дэрийгээд өглөө гэрээс гараа явсан. Хүүхдээ унсаа тэгээ манай хүүхд гэртээ үлдсэн ихнэр маань 8 сартай 2 сарын 7 хавцаа төрөхөөсөн манай ихнэр. Тэгээд тэр 8 сартай. Тэгэл би машин аваад гэртээ орж ирэл хаалгаа хамгаалсан. Тэгэл тэр болонд миний хайртай охины маань одоо дунд охины маань тийм зүгээр ингээл мал алж байгаа юм шиг л зүгээр ингээл алаа хийсэн байсан. Тэгэл миний их нэр чирээд галын 100-ны хажууд авчирсан байсан. За үзэгчдээ бид цэргийн төвөөс мэдээлэл хүргэж байна. 3 настай охины хувьд бол 3 удаа утгалуулсан, илэг зүрх уушиг гэмтсэн, нөхцөл байдлаагаар эмнэлэгт ирсэн, хаалгаар 5 цагийн турш үргэлжилсэн одоогийн байдлаар биеийн байдал хүнд байгаа гэх мэдээллийг өгч байна. Харин цагдаагийн байгууллагын зүгээс прокуророос зөвшөөрөл өгсөний дараагаар мэдээлэл өгнө гэх тайлбар хэлж байна. Хэрэгт холбогдогч иргэн бэн өмнө нь хохирогчийн том охиныг хутгална гэж айлгаж байжээ. Тухайн үед ийм хэрэг гарна гэж бодоогүй учраас холбогдох байгууллага хандаагүй охиндоо тоглоом утга гэж ойлгуулсан байна. Залуу хэрэг гарах үед хохирогчийн том охин эзгүй байсан байна. Ийм дахин ийм аимшигт хэрэг гарахгүй тул сэтгцийн өөрчлөлтөө иргэдэд тавих хараа хяналтыг сайжруулах шаардлагатайг бодис байдал харуулж байна. Иймээс таны иргэн тойронд сэтгцийн өвчлөлтөө байж болзошгүй иргэн байвал зохих байгууллагад нь хандаж мэдээж санар сэрэмжтэй байх хэрэгтэй юм а.